Амьд санаа тул гэн. За өнөөдөр энэ бичлэгээр би Итали сурахад одоо надад анхны удаа ирээд хэцүү санагдчихсан одоо сул тал гэхээсээ илүү одоо бэрхшээлтэй санагдаж байсан тэр талуудаа одоо та бүдтэй хуваалцах гээд ингээд сууж байна. Тэгээд магадгүй би одоо бэрхшээлтэй санагдажсэн зүйлээ хуваалцсан бол та хэд одоо 3 биш ядаж одоо миний яриаг сонсоод нэг алдах байх гэдэг үүднээс ингээд ярьж хуваалцах гэж байгаа шүү. Тэгээд за ямар ч тач бэрхшээлтэй хамгийн түрүүнд яг Италийн одоо эх орныхон талбай дээр буугаад хамгийн ихэнд одоо ямар зүйл амар хэцүү санагдчихсан бэ гэхээр би түрээсийн байр хайж болох одоо тийм амар хэцүү асуудалтай тулгарсан гэх юм уу. Би нөө сургуулийн дотор байранд орч чадаагүй байхгүй юу. Одоо яг тэр хугацаа яг тавигдсан хугацаа дээр нь ингээ аплай хийж чадаагүй. Тэрнээсээ болоод ингээд гадуур байр түрээсэл хэрэгтэй болоод тэгээ байрны одоо асуудалтай тулгарсан. Тэгээд очоод шууд ингээ байраа олчих байх гэж бодож исэн чинь нөхцлөл бүр ингээд оронгоор ирсэн заяа. Би яг нэг бараг орон гэргүй хүн шиг бараг 7 хоног ингээд буудлаар явсан гэх юм уу. Тэгээд буудлаар яваад байр юусоо олдохгүй, хүмүүс нь ядж яах нөгөө нэг англиар ярихгүй. Тийм болохоор нэг тийм наашаачгүй цаашаачгүй гэдэг шиг яг нэг гэр оронгүй хүн шиг яг нэг 7-8 хоног чимдамаа чирж явах асуудал бол надад тулгарсан. Тэгээд яг энэ нь би азгүй болохоор надад л одоо тохиолдоод байна уу? Эсвэл бол ер нь хүн болгонд Really, nigga? Та хинбэ? Бурхан бай! үнэхээр юм байрны асуудал байд юм уу гэдгийг одоо нэг 2 3 жил одоо энд амьдрсны одоо өндөрлөхөөс гээд хараад үзэх юм бол үнэхээр байрны хомсдол, байрны асуудал гэдэг зүйл угаасаа Италид одоо нүүрлэлтсэн юм байл л дээ. Хүн болгон хүүхдээ болгон ингээ хурч ирээд те 7 8 за зарим нь бүр 1 2 сар бүр буудалд амьдраад тэгээд байр нь олдохгүй бүр зарим нөхцөл байдал бүр байраа олж чадахгүйгаасаа болоод буцаад Монгол явах ч гэдэг юм уу те. Тийм нөхцөл байдлууд амар их тулгардсан байлээ. Тэгээд та нарт гээд одоо зориулж юу гэж хэлэх вэ гэхээр хэрвээ Италид ирэхээр бодож явах юм бол та эртнээс одоо фэйсбүүкээр хайгаад гэх юм уу те тухайн байраа хайгаад магадгүй тухайн чиний одоо амьдрах байгаа хотод чи амьдарч байгаа тийм монгол хүүхдүүдтэйгээ холбогдоод одоо байр байна уу яадын ийдийн туслаач гэдэг ер нь тусламж гуйж үзэх маш их хэрэгтэй. Төрүүлээд орон гэрээ одоо бэлдэх хэрэгтэй гэж аав ээжүүд ярьдэн шүү дээ тий. Тийм болохоор та ингээ хамгийн ихний шатнд орон гэр одоо тэр байрныхаа асуудлыг бүр Монголд байхаасаа ахуулаад одоо хайж үзэх ёстой гэдгийг бүр ноцтойгоор хааруулж хэлж байна. Үнэхээр ноцтой шүү энэ. За тэгээд дээрэс нь за ямар ч тач нэг зөндөө юм болж болон байж нэг байр олвоо. За тэгээд тэр байранда ороо за ямар ч тач орон гэртэй болчлоо тий амар сайхандаа одоо жаргах нь гэж бодоод ижсэн чи ямар асуудал тулгарсан бэ гэхээр манай байранд ямар ч нар тусдаггүй заяа. Бүр нар гэдгийг энэ үсгэж байхгүй гэж бодсоо. Тэгээ хүн чинь яалтчгүй нөгөө Монголд ч юм болохоор биднэрт бол тэр нар тусах гэдэг юм чинь болохоор амар энгийн үзэгдэл шүү дээ. Юу л вэ нар тусаа л шатаж өгч гээл гэрээрээ нүцгэн шаардлагатай гүүгээл явж байдаг тий. Тэнгүүт яг нарын бүр энэ үсгчгүй тийм одоо зүйлд хүрээд ирсэн чинь цаанаасаа сэтгэл санаа ингээд хэцүү болоод гуниглаад аав ээжигээ санаад ингээд бас тийм муухайтай нэг зовонгуудаа л аав ээжид санаж байдаг нац. Тэгээд ингээд тийм хэцүү болчихж байгаа байхгүй. Тийм болохоор та хэд ингээд хэрэв байр түрээсэл Италид байр түрээслэх юм бол тийм өндөр тийм expectation тавиад байх шаардлага байхгүй заяо. Бараг байр олдвол азны юм. Бараг чи ингээд суглаанд бараг хожиж ийн л гэж юу н өөрийгөө ойлгох хэрэгтэй. За тэгээд тэр байрныхаа асуудал дээр дахиад нэг хэсгэн жоохон эмзэг сэдв одоо дарк жоохон дурсамжаа хуваалцъя гэх юм бол манайх нөө наргүй байсан нааргүй гинэ баг наараа гэж тамшигш. Нөө наргүй байсан гэд дурдсан штэ. Тэнгүүт ингээ наргүй байр гэдэг чинь тэгээд наргүй дээрээс нь паргүй заяо. Тэгээд бид нар нөгөө кондишн байгаа л та гэхдээ кондишн асааж чаддгүй. Яагаад тэгэхээр нөгөө мөнгөндөө амар гороо ингээ татгана ч одоо бараг нэг банана 4 5 удаа хувааж иддэг тийм нөхцөл байдал байгаа юм чи одоо ингээ амар ер нь бол Италийн тог цахилгаан амар их гардаг болсон. Одоо Украин Оросын дайнаас болоод ингээд амар их гардаг болсон гэж амар яригдадсан байхгүй. Тийм болохоор за цахилгааны мөнгөндөө бүр ингээд далуулж магадгүй байх гэж бодоод ер нь бол тийм кондишн дээр асааха болцсон. За тэгээд ингээд яг өвлийн дун хүүтэн гэдүүлээ дин хүүтэн гэдүүлээ. За мэдгүй ямар тач өвлийн гайхамшигтууд 9 идэр хүүтэнд одоо амьдраад одоо байж хахад ямар ч халаалтгүй наргүй газар штэ тий. Тэгэхэд бүр аим шигтэй хүүтэн бисээ яаж яхад
байрандаа ороод эхний өдрөө нөгөө хүнжил хаанаас авах яахаа мэдэхгүй тэгээд эхлээд эхний өдрөө бүр амар сайн сандаг байхгүй күрч нөмөрч унтчихсэн заяа яаж яхад миний амар тэнэг гэх юм уу тэр юу вэ гэхээр би хувцаа ингээ муухай болохоос амар ингээ саазаад хүн байхгүй юу одоо үрчилхээс ч гэдэг юм уу те эсвэл ингээ газар мазар тавихаас тэмүүд ингээд хувцаа яаж нөмөрч чадахгүй нэг өөр нэг юм баг цөөхөн мөхөнд нөмрөөд цөөн дотор хөлбөлөө баг хийгээд унтчихсан байхгүй тэгээд тэр дурсамж надад амар гоё ингээд гоё гэх юм уу одоо бодохоор нэг гоё ингээд нэг юм даваад туулаад гараад ирсэн байж тээ би даарж үзсэн байна тэгээ өсөж үзсэн байна штэ бас амьдрал дээр одоо тэг ямар нэг юм ухаачхтай бас төдий чинээ ойрцсон байж тээ гэдэг юмыг амар авч ирсэн тэр бол үнэхээр миний хар дарсан зүгүүдийн нэг одоо ер нь амьдрал амар хэцүү баргар нэлээд бас тэг гонигтай байсан за дээрэс нь дахиад нэг юм хэлхээ марцсан байна тэр бол хулгай Attenzione pickpocket гэдэг нөгөө ойрлоод идэг юм байдаг шүү дээ. Attenzione! Pickpocket! Madam, your bag! Your bag! Тэр нь юу вэ гэхээр ингээд одоо том хотод байгаа шүү дээ. Милан, Ром, Флоренс гэх тэр том хотуудад болохоор гар барайл цаг авдаг заяа. Гар бараа буу барина гэдэг чинь шүү дээ. Тэр шиг яг гарыг чи барайл цагиж аваад явчихна гэх юм уу. Ер нь бол амар хулгай байд юм билээ. Гэтэ би одоогийн байдлаар одоо гой сайхнаар хэлвэл одоогийн байдлаар би хулгаанд одоо өртөөгөө би өөрөө хулгай гэдэг анхаадлаа. Одоогийн байдлаар л ерөөсөө хулгаанд өртөөгөө явж байгаа. Тэгээд хөрхөн тийм юмнаас одоо мултраад яваад байдаг гэх юм уу. За тэр би хулгай гэдэг нь худлаа шүү. За тэгтээ хүмүүс амар яад юм бэлээ. Тийм орон байрны хулгай болгоо нэлийн их байдаг. Том хотуудаар нэг тийм одоо цагаач дэдэр нь нэлийн хулгай байдаг. Одоо дээрэмддэг гэдэг тийм асуудлууд байд юм бэлээ. За бас дахиад нэг юм нэмээд хэлэх юм бол мафия байдаг заяа. Ингээд Италичийн өмнөд хойд гэд хоёр хуваагдчих байгаа хгүй. Тэнгүүт миний байгаа ч юм болохоор хойд байхгүй юу. Тэгвэл өмнөд буюу одоо Наполс, Сицил ч гэдэг юм уу тэр газруудад болохоор мафия байдаг заяа. Тэд нар яадаг гэдгийг би харж үзээгүй мэдэхгүй байна. Гэхдээ одоо яг өстө жигэн тааралдал буудуулгаал наадах юм аа камер өг гэл одоо тийхэл байх гэж бодчих. Ер нь л аюултай л гэдэг юм байлээ. Тийм болохоор таад одоо яг ямар газар сурч байгаа аюулгүйг амар сайн судлаарай. Тэгэхгүй одоо мафиа дотор орцсон явж яваа гэдэг юмыг анхааруулж хэлэх гээд байгаа. За тэгээд нэг тийм иймэрхүү нэг асуудлууд байна. Энэ бол миний хамгийн ихэнд одоо тулгарч ирсэн одоо бэрхшээл байгаамаа. За дараагийнх нь болохоор хэлний асуудал гэж байгаа. За Италид болохоор ингээд ерөнхийдөө зарим одоо мэрэгжлийн хичээлүүд нь их хичээлүүд нь яг Итали хэл дээр байдаг заяа. Тэнгүүт ингээд одоо яг англи хэл дээр ордог хичээлүүд нь болохоор бизнесийн удирдлага гэж юм уу те нэг тиймэрхүү одоо хичээлүүд байдаг. Хэрвээ чи ингээд эмчээр за магадгүй архитектур тий одоо өөр юу гэдэг тийм жоохон мэрэгжсэн хичээлээр сурахыг хүсэх юм бол ихэвчлэн Итали хэл дээр юу байдаг болохоор та тэр судалгаагаа эртнээс одоо судлах хэрэгтэй. Яг миний одоо чиглэлээр явах сонирхож байгаа хичээл маань англи хэл дээр байгаа мó байхгүй мó Итали хэл дээр байгаа мó тий тэрийгээ ингээд судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд гинтийн тийм одоо нөхцөл байдал асуудал орох тулгарх одоо эрсдэлтэй гэж ойлгож байна. За тэгээд дээрэс нь Итали хүмүүс нь өөртөө нэг тийм аимшигтай тийм үндэсрэх хүмүүс байдаг заяа. Тийм болохоор ч тэр англиар мэддэг ч гэсэн ярих үнэхээр дургу. Ингээд хэдий мэдж байгаа ч гэсэн тэр хүмүүс ингээд зүгээр л би ярихгүй би мэдэхгүй байна. Тэгээ эсвэл ингээд ихэнх хүмүүс нь одоо хөгшин хүмүүс байдаг. Тийм болохоор яг үнэхээр англи хэл мэддэггүй гэх юм уу тийм болохоор чамд одоо хэлний асуудал тулгарна. За яг хөө мэдээж кофе шоп ч гэдэг юм уу ресторанд ороод яг хөө ингээд англиар яриад одоо А Б гэд бас биеийн хөдөлгөөрөө нааш цаашаа гэдгээ ойлголцож болох ч гэсэн хэрвээ чи одоо магадгүй гинтийн байдлаар имлэг орох боллоо гэж үтэй. За эсвэл одоо банк ч гэдэг юм уу иймэрхүү офис газруудаар явах юм бол чамд хэлний одоо бэрхшээл гэдэг зүйл амар тулгарна. Яг ингээд англиараа ойлголцож чадахгүй, Итали хэллээр ойлголцох гэхээр мэдэхгүй ч гэдэг юм уу тийм асуудлууд тулгардаг болохоор чи Монголд байхдаа ядаж нэг сайн биш ээ, муу биш ээ. Тэгээ болчоод юу нэрх хэрэгтэй одоо тэнийг юм уу балай муутайгаа болчоод юу нэрх хэрэгтэй гэж ойлгож олно. Түүнээс аачгүй бээчгүй хүрээд ирэх юм бол ер нь бол нэлийн хэцүү шүү.
За нэг тийм асуудал байна. За дараагийнх нь гэх юм бол хүн болгон яг хүүхдүүдийн одоо ерөн сэтгэхгүй ямар үт юм бэхээр за би ингээ хичээлээс гадуурх ажил хийгээд амьдралаа болгоод болох ч юм те. Эсвэл бол одоо юу гэдэг эсвэл одоо ингээл аав ээжээс мөнгө авахгүй би ингээл ажиллаа болгочихно гэдэг нэг тийм гой гигэн цагаан тагтаа шиг одоо мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэд ирчдэг те. Энэ л буруу биш л те. Гэхдээ нөхцөл байдал амьдрал яг яаж хад чулуу шиг цогт юм бэ гэхээр Итали одоо ажил олоход үнэхээр хэцүү. Ялангуяа чи Итали хэлгүй бол шүү дээ тий. Итали хэлгүй бол чи ажил олоход хэцүү. Одоо тухайн хүмүүс нь одоо тийм англиар ярихаар амар төгшөөдөг болохоор аль болох Италиар ярьж ойлголцох одоо тийм аль болох амархан зүйлээ л одоо хүсэн шүү дээ тий. Тийм болохоор ер нь бол Италид чи ажил олоод амьдраад өөрийгөө болгоод явна гэж бодож ивэл ер нь бол маш том андуур шүү гэд хэлчих нь одоо зөв байхаа тий. За тэгээд дээрэс нь болохоор Италийн дундаж одоо цагийн цалин нь бусад Европын орнуудаас бага байдаг. Италих болохоор ерөнхийдөө нэг тийм 8-аас 12 евро байдаг бол бусад одоо Европын орн магадгүй Герман ч гэдэг юм уу те тэр нь 12-оос 15 евро ч гэдэг юм уу цагийн цалин одоо цагийн ажлын цагийн цалин нэг иймэрхүү ялгаатай байдаг. За тэгэхээр ер нь бол нэлийн бодож үзэх асуудал болчихж байгаа юм. За дараагийнх нь болохоор юу вэ гэхээр боловсролын системийн ялгаа гэдэг жаа. Энэ болохоор яг магадгүй надад л амар эвгүй санагдчихсан юм байж магадгүй зөө. Яагаад вэ гэхээр шалгалт авахдаа oral exam гэдэг юм байдаг зөө. Тэр нь юу вэ гэхээр аман шалгалт гэсэн үг зөө. Тэнгүү чи математик хичээл үзэж байгаа. Тэгээ шалгалтаа өгөх болохоор аман шалгалт өгөх хэрэгтэй. Математик дээр штэ монгол хэл биш, итали хэл биш. Одоо өөр үгээр уран зохиолын хичээл биш, математик дээр аман шалгалт өгнө гэж байгаа. Тэг би өөр амар ихэндээ гайхчихсан. Яг би одоо математикаар яг юугаа ярих юм бэ те. Ярих нь битэл одоо баг математикаараа бичиж чаддаггүй хүн штэ гэж одоо математикт айгу дуургүй. Тэнгүүд одоо ингээд аман шалгалт өгөх хэрэгтэй болоо тэгээд одоо амьдрал нөхцөл байдалтайгаа эвлэрээ тэг яалтчгүй өгөөд одоо нэг ингээ явж исэн. Тэгээд тэр бол одоо амар сонирхолтой санагдчихсан л та. Яа тэгэхээр Монголд болохоор барахтаа тийм аман шалгалт байдаггүй шүү дээ. Тэнгүүд бид нар яг өөрсдийнхөө мэдлэг боловсрол сурсан юмаа одоо цаасан дээр одоо тест дээр те бодлого бодорчл одоо багштай нотолдгоо гэхээс биш амаараа ярьж те одоо энэ юм байдیں۔ Тэр нь юм байдیں۔ Энэ ингэдэг болохоор ингэдэг гэдэг юм бидэрт суугаагүй байхгүй юу? Тийм болохоор энэ надад амар тийм нэлээ одоо тулгамдмаар зүйл шиг санагдчихсан. Гэтэ ер нь бол монголчууд ч одоо тийм нүүдлийн соёл хэрэгжилтэй. Тийм болохоор ямар ч зүйлд ингээ уусан нэвчээд одоо дасчдаг болохоор энэ бол тийм ч амар сүртэй асуудал биш зүгээр сонирхолтой талаар нь одоо хэлж байгаа шүү. За дараагийнх нь гэх юм бол энэ бол бүр ингээд бичигдээгүй хууль гэдэг шиг заяа. Итали хүмүүсийн хүн суртал. Энэ бол зүгээр яг гайхамшигтай сэдв заяа. Яагаад вэ гэхээр ингээд за Итали хүмүүсийн хүн суртал гэхээр ингээд амар одоо яг Италид сурж байгаа хүүхдүүд амар ингээд энийг бүр ингээд яс махнасаа ингээд ойлгож байгаа хаа. Яагаад вэ гэхээр за нэг хамгийн ихний жишээ гэх юм бол автобус нь хизээч цагтаа ирдэггүй заяа. Автобус нь хоцордог. За дээрэс нь офис одоо ажил байгаа шүү дээ. Одоо магадгүй цагдаагийн газар ч гэдэг юм уу те, эмнэлгийн газар ч гэдэг юм уу те. Тэд нар болохоор 12-оос 14-ийн хооронд одоо амардаг цайны цагтаа гэх юм уу. Тийм болохоор ингээд яг аль цагт нь чи очих юм бэ те. Яг өглөө нь очих юм уу, оройн нь очих юм уу гэдэг тийм асуудал тулгардаг. Тэгмээд ингээд Итали хүмүүс ажиллах гэхээсээ илүү их цаг нь амралтын цаг байдаг болохоор чи ингээд бичиг баримтын ажил хөөцөлтгөр болох юм бол ингээд чамд баг ингээд очих цаг болтохгүй гэх юм уу ингээд чи одоо өнөөдөр нэг газар одоо банк дээр очиод те банкын ажил хөөцөлтмөр ах юм бол чи заавал 7 хоногийн дараа очих шаардлагатай болдог заяа. Энэ бол бүр ингээд үнэхээр аимшигтай зууд. Дээрэс нь та нар энд хурж ирэх юм бол оршин суух гэдэг юмтай учран зоолгож уулзаж одоо нөхөрлөнөө одоо үерхэн те. Энэ бол Италид оршин суух одоо зүйл хөөцөлтөн гэдэг нь яг ингээд нэг тийм toxic relationship шиг заяа. Яагаад вэ гэхээр ингээд чи одоо ингээд магадгүй 4 сард оршин суух зүйлээ хөөцөлтөөд ингээд өглөө гэж бодоход чамд за чи дараа нь буцаад 10 сард хурж ирээрээ гэдэг хугацаа хэлнэ. За чи 10 сард яваад очлоо. За тэнгууд за чинийх одоо нэг 4-5 сарын дараа гарна гэд бараг ингээд жилийн хүлээлттэй те жил хагасын хүлээлттэй ийм процесс болдог. Зүгээр нэг оршин суух авах ч штэ те. Гэх мэтлээ ингээд бүх зүйлсүүд нь амар их
Яар хүрхэх чинь. Тэгээ одоо ингээд асуудлууд тулгардаг гэх юм уу. Тэгээд одоо Монголд ч бас тэгээ тодорхой хэмжээний хүн суртал байдаг шүү дээ. Одоо эмнэлгээр явгууд арын алгадаал ингээл орчдөг тий. Эмээ өвөнөр маань одоо дээрлгээл ингээл суул булаацалдаг ч гэдэг юм уу тий. Иймэрхүү хүн суртлуудыг. Гэтэ Италих бол илүү өндөр түвшний level up хэмжээний одоо хүн суртал гэж ойлгож олно гэх юм уу. Тэгээд өөр чинь юу вэ гэхээр тийм хүн суртлууд нь ямар зүйлд ихэвчлэн одоо мэддэгддэг вэ гэхээр офис газар руу орохоор амар мэдрэгддэг л та ингээд ажил одоо баримт хөөцөлдөх болохоор л ингээл хүмүүс нь уурлаад ингээл муухай харж мараал те би ч одоо нэг хөрхэн эмцгэн дэлбэ шиг нэг зохиог нь орж байгаа шүү дээ нэг ямар ч юм буруугүй нэг муурны нүдмүүд гаргацсан тэгвэл тэгэл өөдөөс төс тас түв шанаг болоод ингээл амар уурж муурлаад ингээл хөмсгцэн цангидаал хашгиж машаараал ч гэдэг юм уу те тэгэд ер нь офис юм Италид хөөцөлтөн гэдэг бол үнэхээр хар дарсан зүйл чиг тэрнээс өмнө сэтгэл зүйн бэлтгэл гэдэг юмтай амар очдог. Тэгэхгүй бол ингээл тас загнуулчаал баг ингээл уйлаад гарч ирдэг байхгүй юу. Тиймэрхүү асуудлууд тулгардаг. За нэг иймэрхүү ерөөдөө үндсэн асуудлуудын үнээс цааш гэх юм бол ер нь гайгүй шүү. Ер нь бол дагуу. Энэ хэдийг бол ер нь ойлгоод ухаарад нэг сэтгэлийн бэлтгэлтэй өрөөд ирчээд бол чи бол асуудалгүй алцахгүй гэх юм уу. За тэгээд таад одоо улс их орн болгонд л өөрсдийн гэсэн давуу болон сул тал байдаг шүү дээ тийм болохоор саяны хэдэн миний дурдсан зүйлсүүд маань нэг амар амьдрахад одоо хэцүү болоод идэг бүр ингээд сурахын аргагүй эцэсгүй тийм одоо сул талууд бол биш ээ одоо улс их орн гэдэг ялгаатай соёл шинж одоо чанаруудын нэг байхгүй юу тийм болохоор таад ингээ үнэхээр гадаадд сурахаар сэтгэл шулуудаад ингээд ирцэн байгаа бол нэг амар сүртэй одоо энэ асуудлууд дээр ингээл яагаал те фокуслалаа чадахгүй юм шиг байна хэцүү юм шиг байна гэдэг асуудал байхгүй олон хүүхдүүд ингээд энэ асуудлуудтай ингээд одоо тулгараад те зогцоод одоо хэрэлдэх нь хэрэлдээд явж байгаа шүү дээ Итали хүмүүстэй тийм болохоор энэ дээр бити одоо урмаа мохоогоорой те тийм болохоор би зүгээр л нэг тийм сэтгэл зүүн чүт одоо бэлтгэлтэй ирээсэ гэдэг үднээс л таадад яг чин үнэнчээр чин одоо сэтгэлийн ярилцлага гэдэг шиг тийм юм одоо хийхийг зорилоо. Тэгээд гадаадд сурах, дээрэс нь одоо Италид сурах тэр аялалд нь томоос том амжилтыг хүсье. Тэгээд бөөндөө одоо нэг жилийн дараа ч юм уу тий одоо энэ 9 сард олон хүүхдүүдтэй Италид уулзах гэж найдаж байна. Тэгээд би олон ингээд өөрийнхөө мэддэг үнэн шударга одоо тэр мэдээллүүдээ YouTube сувагтаа хуваалцаад явна. Тийм болохоор та ойрхон байгаарай. Мэдээж subscribe дараарай, like дараарай. Тэгээд дараагийн дугаараар бүр олон сонирхолтой юм хийн шүү. За тэгээд тулах гадаага хамт байсан баярлалаа.